За нийгэмд бага насны хүүхдүүд, за насан туршийн хүүхдүүд одоо онц ноцтой гэмтрэг үйлдэхэд бол одоо сүүлийн үед бол газар авсаар байна. Үүн дээр одоо төр зэскээс анхаарал хандуулмаар байна. Тухайлбал хэдхэн жилийн өмнө 5 хүн санжил байгаа бол насан туршийн 4 хүүхэд тийм ээ таксины жолоочийг одоо модон дунд аваачаад дээрэмдэд зогсохгүй амь насын хохиосон юм асуудал гарсан шүү дээ. Амь хохигчийн гэр бүлийн зүгээс бол таксинд яваад алга болчлоо гэдэг дуудлагыг өгөө цагдаагийн байгууллагаас эрен сурвалжилж байсан. Гэтэл нөгөө амь хохигч огийн жолоодж явсан машиныг тийм ээ өөрийгөө хаа гэж танилцуулсан 20 настай эмэгтэй Сэлэнг аймгийн баруун бүрэн суманд зарах гэж байгаа мэдээлэл цагдаагийн байгууллагад ирээд тэгээд цагдаагийн байгууллагын шуурхай ажиллаад одоо уг гэмтрийг илрүүлж ийлээ. За одоогоос хэдхэн жилийн өмнө та бүхэн санаж байгаа бол одоо өсвөр насны 3 хүүхэд тийм ээ өөрсдөөсөө 8 насаар ах залуу ухаан алтан зодож амьдаар нь шороонд болж амь насны охирч ийм хэрэг гарсан. Хүүхдүүдийн нэг нь шороонд болж үлдээсэн залуугаар эргэж очиж одоо гарах гэсэн боловч амьсгал хураацсан байсан. Ийм одоо эмгэнэлтэй хэрэгүүд гараад байгаа байхгүй. Тэгээ энэ бүхнийг ярьдгийн учир шалтгаан нь ийм гэмтргүүд гараад байгаа учраас эцэг эхчүүд минь үр хүүхдээ анхаарал тавиараа. Ялангуяа хиний хүүхдээ хинтээ нөхөлж ийнэг тэр маш сайн анхаарал тавихгүй бол одоо гэмт рэгтэн болох за цаашлах нь бол гэмтрийн хохирогч болох ийм нөхцөл байдал одоо үүсэж байна гэдгийг одоо криминологч эрдэмтнийхээ хувьд, хуульчийн хувьд, өмгөөлөгчийн хувьд одоо ард иргэд сэрэмжлүүлэх үүднээс одоо энэ хүү мэдээллийг та бүхэндээ одоо хүргэж байна.